За хөл гарыг хамгаал. Бандаа өчтөн бүүдтэй машин барьж яваад замдаа хөлн дараад явахгүйсэн. Үгүй шүү дээ. Пүүз арай хитрэн шүү дээ. Арай хитрэн. Тэгээ өөртөө хайртай юм их сүрхий юм өгсөн чи уланд нь эсхий улаж тавьсаад зуны пүүз. Тэгээ тэр нь дээгүүрээ хөлн даруулаад ул нь бол яг хуу сайхан байна. Тэгээ доороосоо дарахгүй. Амар сонио. Өстө сонио хөхт. Тэгээ тэрийг одоо ямар өөртөө хайртай сайхан залуу өгөх үү тий. Тийм шүү дээ. Сайн уу? Сайн уу гэж. Сайн уу? Сайн уу? Өнөөдөр Мартин амин тэгээд би ээжийг би ихтэй уг нь өөрөө нүүр боддог юм ээжийг баг бодож үзээгүй тий. Амьдралын бодож. Ерөөсө бодуулаагүй, бодуулж байгаагүй. Тийм. Тэгэхээр өнөөдөр ээжийг бодож үзнэ. Тэгээд үсийг янзлаад. Тэгээд ээж хөөрхөн болоод тэгээд гарч шаваад. Ерөөсө бодолтгүй шүү дээ. Тэгээд ээж авахгүй ээж айл хэсэж байгаа. Тэгээд ямар ч гэсэн ээжийг амьдрал даах удаага бодож үзэх чинь. Өөрөө л бараг л боддгоо дээ. Тий. Чи тийм айтайхан бодоорой. Аав даавгаах заах. Та миний бага насыг санаж гин үү? Санахгүй яа. Хүүхдээ бага насыг санахгүй гэж хаа. Би багада ямар хүүхдсэн? Дурсгүй ч гэдэг юм уу тийм нэг тийм өөрийнхоороо. Тийм л хүүхдсэн. Одоо ч гэлээ өөрийнхоороо яваа. Гоё юм биш өнөр бодолоо. Чи ч өөөсө жоохон бахад боддог их сонирхдаг хүүхдсэн. Би өөөсө жоохноосоо будгаар мөнгө олоод тий хэрэглээгээ загснаа магшна. Би чиний нэг нийт тимийг мартдаг. Нөгөө байнд гадаа ус дүүргэцэн дотор нь баахан нохон гшүүний ягаан цэцэг хийгээд дотор нь ороо гівтцээ үзүүгээ гаргаад айман тансаг одоогор бол нөгөө амар цэцгэн дотор орж байгаа юм. Би ихтэй угаасаа багын тийм баанд хөвтөх цэцэг мэцэгтэй тансаг юм дуртай юм тий. Би одоо ч гэсэн тий баанд бүр хэдэн цагаар хөвтчихдээ шүү дээ. Тийм хөөхтэйсээ сонио. Өдрөө ордуу муу наадах чаа. Бэ өнгөлч. Юм гүлээ төрхтгөө натурал байсан. Гэрн энэ натурал болох шүү дээ. Угаасаа л төрөлхийн улан гацартай хүн шүү дээ наадах зэрэгэлсэн хэрэглээгүй гоё. Үгүй та. Гэрэлтэлж өгч байгаа юм уу? Арай илүү. Арай илүү явах юм ихтэй. Цоглог болгож өгч байгаа юм. За. Явах завхраад яг ингээ буцаад 25 наснда очивол юу их вэ? Шууд сургууль сурна. Сургуульд сургууль сурна. Ямар мэргэжлэр сурах? Тэгээд юу болно? Өөрийн загвар зохион бүтээгч болно. Тийм үү? Угаасаа тийм хоббитэй байсан. Та одоо ч сурчлах юм шүү тэгвэл болно л та. Одоо сурахгүй ачцыг харна. Тэгээд зээж гарахын нөгөө ачцыг. Одоо энэ урлах эрдэм гэж сургууль байдаг. Байдаг. Одоо намайг хөгшмгээд авахгүй байлгүй. Юу гэж? Хамаагүй юу. Орой өчигөр сурж болно тий. Ажилт. Та дүгэл нь шүү дээ. Надад ч юм уу бидний насны үеийн хүмүүс ч юм уу охтуудад өгөх тийм зөвлөгөө байна уу? Тэг зөвлөгөө байлгүй яг. За зөвлөлтөө ээж. Тэр өөрийнхөө хөвгтүүд хэлдэг л хэлнэ шүү дээ. Чаддаг юмныхаа цаана гартал тэрийгээ төгөөс эзэмшээд. Тэр нь өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй янз янзаар олон төрлөөр ганцхан төрөл биш. Та юу чадмаар байна. Одоо энийг чигээс олон төрлөөр хөгжүүлж ийж амьдрах юм шүү. Ганц юм эзэмшчихэд би одоо мэрэгчлээ гэж ярих чааш. Тийм. Юмд л чадaltaй, чадвартай байх хэрэгтэй болоод байна да. Ах ингээл аял маяллаар ингээл ийш чи явна штий. Тэгэхээр ингээд дургу хийсэн штий. Тэгэхээр та юу гэж боддог вэ? Яг тий одоо цагийн хэцүүд нэг эрсдлэл тооцож байгаа бол гэж боддог. Их мэдэхгүй хүмүүстэй хамтарч тэгээ байгалийн янз бүрийн юмнууд байна шүү дээ. Ширүү. Усан дээр үер бороо цас шуурга гэл. Тэр болгоноос ч байдаг шүү дээ. За одоо ч бараг тийж ирч шүү дээ. Ах гэхдээ ингээд нөө атлет хам богд дээр явж байсан чи залгаад би уулан дээр явж ингээ хэлсэн чи та надтай сараа харьцаагүй чи. Чи яаж юм бол гэж бодсон. Одоо ингээд би тэгвэл аял маялд ингээ явахад та бол одоо гайг болцсон зү. Би дараа жил мэл тэрний дараа жил ч юм уу Эверест рүү явна шүү дээ. Хэлэхгүй л явахгүй надад дуулахгүй л. Харин танд угаасаа би дандаа хэлэхгүй явдаг тий. Зураг хөрөг битгий тавиад. Зураг хөрөг тавиад байхаар л тэгэж хараал хэцүү дэшээ.
Тэгээ би явж ирчээд зураг өргөд чиг чимээгүй л яв. Самстай. Оо яастай өргөд харагдаж. Болж байна. Амар утцсан. Тэгээд сонсны харахгүй байна. Ингээд болоо минь. Үсээ чи янзлж. Үсийг яаж янз. Эндүтхүү. Эндүг халаах хэрэгтэйсэн шүү дээ. Үсээд үдээ хин ингээл гоё хоёр тийш ингэж оруулаад нөгөө задгаа өс нөгөө ийм гин дээр цогтгох байхгүй. Тэгэхээр нөгөө шуух юм уу? Тий шуугаад нэг дундуур нь ингэж оруулаад ингээ араа нэг гэж. Дундуур нь ингэж оруулаад гэж өгсөн юм. Чи нэг аятайгаа авчиж хэсвэл гоё ингээд ээж аваасаа. Чи чаддаг юм байна уу? За авангуудаа эдлээс нь дүүснээс гаргаж ирээд. Зэн ширтээ. Ээж зүгээр. Хөрхөн за камерад хараад та. Хөрхөн харалта. Камер юм юм. Тэгээд энийг хэрэг гоё ш. Тэгээд энийг хэрэг арзаагаад өрчих байх та. Яа тийм энийг цаа. Яа хараагүй байсан. Ментэр гэлээ. Өстө гоё болсон. Яг ийм байх хэрэгтэй гоё будаг юм идэхгүй. Гоё бас тийм. Ингээ будахаар айгуу. Дээж. Болж. Өөр нэмж хасах юм болцсон уу? Болцсон. Одоо тэгэл болоо доо. Яамаа. Хумсаад нэг хумсаа янзлаа. Тийм хумсаад бодчихвол тэгэл за тэгээ хумсаж янзч. Тэгэл болчих. Тэгээ бие өрөөд юусоо өөр хороо байхгүй шүү. Өөр хороо яа чи ингээл чи дөрөв тавьсан гэж хэлэхгүй л солирч гэж. Тэ. Тэггүй ээж ясан шидий байхгүй зүгээр өстө хоёлаа бурж алдыг нөө тогсчих бодлоо. Тэ. Би нөгөө чиний зургийг нөгөө пестер тавьцаас ахгүй. Нөгөө энэ гарны чишээс гаргаад гарцээс чи өөрөө нөгөө ингээд зураг дарж байгаа. Гэсэн чи манайхны хамааны долгорж өгч харангуйта. Миний хөө гаран дээр бити юм зур гэж натхандаа хөөх. Тэгэхээр би за энэ гэсэн. Миний хамаг хамгийн анх шивэстэй болоход юу гэж бодчихсон. Амар мухай гаж хөөхт гэж бодчихсон. Навгүй. Ямар сони би тийм шивээс илтийн дургах надаас гарсан хөөхтөд яг тийм эсрэг үйд юм болоо. Тэгээ дараа нь за одоо орчин нөхцөл нь тийм юм байх та одоо тэгээд тэрүүгээрээ гойд. Заримдаа бүр өөрөө сониото. Би өстө зүүн сандал өмсгөрөө шилэндээ шивээс хийнэ гэж. Одоо готор чинь манай ингээ хөөхтөд дүүрэн штий. Одоо нэг уулзал янзын тий. Уулзсан шүү дээ. Уулзал гоё. Ямар эмгэн өвгнөө талцсан байгаа л. Бах эмээ өвгөн багт. Тийш та ачцээтэй болцсон эмээ өвгөх гэсэн үг шүү дээ. Та одоо эмээ болог аа. Би хамгийн эмээ болоогүй наа шүү. Тэрнээс та өөрөө намайг яах гэж орой төрүүлсэн. зүгээрээ. Одоо орчин үед ингэдэг болсон. Амьдралыг нэлээд сайн төхнүүлж байгаа баг 30 40-тэй энэ хэвээ үзэгдэл гэсэн юм шүү дээ. Энэ хүлэн зөвшөөрч байгаа юм. Та би намайг тийм учраас би харин чимэг байгаа даахгүй хоёрыг. Одоо ингээ бандаа гэхтэл одоо сургуулийг төгсчөөд ахаа чаашин сурна гэж илээ. Тэр магистр загистрыг баг гадаад мадад хамгаална гэж би зүгээр гэдэг зөв гэж бодоод байгаа. Тэгэл одоо чи бай сурчаал ажиллаа ингээл аялал зугаалал өөрийгөө ингээл хобби хөгжүүлээл тий. Айгуу зөв. Өчигдөр харсан уу? Япон эмгэн 90 наснда их сургууль сурж байгааг. Гайхалтай байгааз. Бараа бүр бичиг үсэг мэдхгүй нодны урьднанхан 8 жилийнхаа боловсролыг эзэмсэн. Бүр сургуулийн хүүхдүүд донд орж суугаад хөөхөн байгааз. Тэгээ бөөр ингээ багшиг анхаарсан бүр ямар хөөхөн сууж байгаа гэж бодлоо. Ийм сурахад оройтхгүй. Оройтхгүй. Тэгээд дээж их сургууль сурчаа шүү дээ. Тэгээ сурж болно шүү дээ. Одоо сурах юм уу? Одоо би тэгээ хоббигоор сурмаар шүү дээ. Харин тий урлах хэдэн урлах хэдэн давхар одоо их сонь юм сонирхноо ээж болоо. Тий одоо би тэгээ нөгөө утсан дээрс юу хоол ихэнхтэй үздэг гэж намайг бодно. Чи зүгээр л уцсахдаг гэж бодож байна уу? За. Үгүй шүү дээ. Би дандаа гоё амжилттай яваа хүүхдүүд залуу гэхгүй заяа. Би яг л тэр залуу хүүхдүүдээс сурах юм байгаа байхгүй. Жохоо охтууд мохтууч гоё өөрийн гэсэн брэндээ гаргацсан. Ямар гоё ярьж, ямар гоё хийж чадчих тий. Ямар хөдөлмөрч байна. Одоо тэгж л хөдөлмөрч хүн гэхнээс амаараа ярьчаал юу ч хийх хүмүүс бол одоо хөдөлмөрч гэж хэлэхгүй шүү дээ. Тэр хийх хэрэгтэй байхгүй яг би. Гэхдээ гар хуруу энэ эмхтэй хүний хүзүү нүүр гоё байхгүй шүү дээ. Тэг би тэгж боддог шүү дээ. Ингээд яг ингээд нэг амар үрчиж. Нүдний энэ хүүхэн хараа штэ. Ер нь хүнийг харц эмхтэй хүний харц гоё байхгүй. Шүд гоё байхгүй. Тэгээд энэ гар арьс гоё байхгүй. Тэгээ би тий бас би. Тэгээ бусад юм бол ингээд нэг учир нь алдаа болчих. Тэрнээс энэ бүндүр амар гоё байгаад энэ би мяавал эмхтэй өмнөх утгагүй шүү дээ. Хуулгаар маа. Тэгээ би гоё гэдэг нь юм туранхайтай биш. Ийм болчихсаг, ийм чирэг чадaltaй чирэг.
Тийм. Нэгсэндээ ингээд өөрөө наснасандаа тохирсон юм хийж чаддаг тийм байх нь л чухал. Тийм сулгуур биш гоё хүчтэй. Наач л байхгүй. Үгүй ямар ч хүн төгс биш. Би ээж төгс биш. Алдаа оноо зөндөө байгаа амьдрал. Тэр зүгээр л байгаагаар. Тэгээ хаяа хүнийг бас өршөөж өрөвдөж юмар юм билий. Ойлгож байгаагаар нь үлээж амаар биш. Тэгэхгүй л одоо ийм байх хэвээр, энэ ийм байх хэвээр, ийм байх хэвээр гэж тулгаа тавил тэр хүмүүс чинь. Тэр бол хүнд байж штэ. Ямар төгс робот биш тий. Тэр ихсэн. Би тэр нэг дэлхийн саятан том Elon Musk гэлээд штэ. Тэрийг харахаар надад өөрөө робот биш гэж ингэж. Тэр яа тэгвэл хурал дээр сууж байгаа тэр ерөнхийлөгч нар ингээл хажууд нь суудхаас ингээл үг хэлж байгаа хгүй. Тэр ингээл нүд нь ингээл эргэлдээд нэг юм руу удаан харснаа чавчаад амарсан яг робот хөдөлж байгаа шиг. Тэгэхээр тэрийг хажууд нь нэсэн хүн бас ингээл анзаараад байгаа хгүй. Нисэнэ. Тэр амар эвгүй шүү дээ. Тэр хүн амар агуу байгаа. Яаж тийм одоо мэдгүй. Хүчтэй л болж байгаа шүү. За муу сайн айлгүй. Юу бичлэг хийжсэн юм. Тэгээл бас. Үчи. Сони хамаагүй юм ярьж ярьсан. Оо за бүр аа. Эсцээ дэрх. Чи баах юм хоёулаа хууч сайхан яа. Наашраа чи одоо баяртай гээл та. Яаж байгаа чи одоо баяртай хэлж хэлээ. Ээж нь одоо яах вэ? Оо баах юм донгос одоо ийм хамаагүй юм ярьж болох юм. Оо телевизийн нэвтрүүлэгт ороод нэг сурвалжлагчтай ярьж байгаа шиг бүү. Эсвэл зүгээр хоёр авга цай унгаж хийж байгаа юм шиг бүр баах донгоссон байна. Боли баяртай. Та гоё тийм сүүлчийн одоо нэг хүмүүст өгөх зөвлөгөө үгүй юм. Одоо юу үгүй дээ. Одоо дандаа эрүүлэг саруу сайхан зөв сэтгүүтэй. Тэгэл одоо ухаан төгс үр хүүхдээ сайн сайхан хүмүүжлээс одоо тийм л байвал тэгэл болно шүү дээ. Улс оронч гоё байна. Тэрнээс одоо өөртөө зөв хүн байна тий өөртөө зөв байх хэрэгтэй. Үзэл бол хамгийн гол нь өнцөг харах өнцгөл их зөв болох хэрэгтэй. Бүх юмыг муугаар хараад байвал муугаар хараад байна. Бүх юмыг буруу хараад байвал одоо харах өнцөг нь юу байна гэхээр одоо дандаа гэгээлгэр. Тэгээ болох талаас одоо бүтээх талаас нь л харъя гэж боддог шүү дээ. Тэгээс ингээл за энэ болохгүй энэ нэг бишээ гэж ингэж бодохгүй. А энэ гайг болно л гэсэн итгэлтэй. Харах өнцөг хамгийн чухал юм. Харах өнцөг. Хүнийг муухай гэж харуул муухай, энэ гоё хүн гэж харуул гоё хүн. Энэ болохоор юм гэж харуул болно, энэ болохгүй юм гэж харуул болохгүй. Тэгэхээр харах өнцөг хамгийн чухал байгааз. Би энийг л танарт хэлдэг шүү дээ. Харах өнцгөө л өөрчил. Тэгээ хүнийг дандаа сайхан талаас нь хар. Энэ хүн тийм гэдээ буруу талаас нь хараад байл дандаа л буруу харагдаад байна. Би өөрөө ч тэгж хардаг. Дууссан юм одоо. Дууссан. Яа дуусчих юм? Одоо ингэ дууссан. Чи нэрээстэй үзэж жарахгүй сайхан яриулаад байсан. Ааш тонгос болчиход ямар ичмээр одоо наадах харуул. Нааш надад. Улаа шиг.